За та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. За өнөөдөр саримсны голыг хэрхэн авах, яагаад авах шаардлагатай байдаг талаар бичлэг хүргэж байна. За ингээд саримсныхаа голыг харцгаая. За 11-ээс 12 навч гарсны дараа саримсны гол гарч ирдэг байгаа. За үзүүр хэсгээрээ ингэ нарийссан. За дунд хэсэгтээ цайвар ногоон өнгөтэй ийм гол гарч ирдэг байгаа. За үүнийг бас сунданс гэж нэрлэдэг байгаа. За саримсны гол гарч ирснээр саримс үрээ үлдэх шатанда шилжсэн байна гэж ойлгож болно. За саримсны гол өсөлтийн байдлаас нь шалтгаалж нэгэн зэрэг гарч ирдэг байгаа. Тэгээд гарч ирсэн даруйд нь авч байвал зүгээр байдаг. За ингээд саримсны голоо авч үзүүлцгээе. За дунд долоовор хурууга баг зэрэг зайтай байрлуулж хагаад энэ эрхэн уруугаараа ингэж түлхэхэд бол саримсны гол амархан тасардаг байгаа. За ийм гол байдаг. За дахиад нэг саримсны голыг авч үзүүлье. Ингээд тасардаг байгаа. За саримсны голыг авдгийн учир нь хэрвээ саримсны голыг авахгүй бол саримсны шинэ тижэл энэ голд хэрэглэгдэж саримсны булцуу бол томордоггүй байгаа. Ийм учраас бол саримсны голыг авах шаардлагатай байдаг. За би өнгөрсөн жил хэсэг саримсны голыг авалгүй үлдээсэн байгаа. За ингэхэд нөгөө саримсны цайвар ногоон хэсэг томрон ийм агаарын булцуу үүсдэг байгаа. За ийм агаарын булцуунаас жижиг саримсны өрнүүд гардаг. Үүнийг би нодон намар тариалж ургуулах гэж оролдсон боловч чадаагүй. Энэ жил дахин ургуулж үзэхээр зэхэж байгаа. За саримсны онцлогийн талаар та бүхэндээ товчхон ярьж өгье. За саримсны найрлаганд алин гэж амин хүчлийн нэгэн төрөл байдаг. За энэ алин гадны үйлчлэлээр зүсэх, чанах зэргээр гадны нөлөөнд ороход бол алиназа хэмээх энзимийн үйлчлэлээр алишин гэж бодис үүсдэг байгаа. За Америкийн эрдэмтэн Честер Джон Кабилот 1944 онд энэ алишин хэмээх бодис пенициллинтэй нэгэн адил антибиотикийн нэгэн төрөл болохыг бол тогтоосон байдаг. За 1950 онд энтхийн нэгэн эрдэмтэн саримс судас хатуурах өвчнөөс сэргийлдэг болохыг бас тогтоосон байдаг. За 1994 онд Америкийн хавдар судлалын үндэсний төвөөс нэгэн сонирхолтой судалгааг бол хийсэн байдаг. За 40 төрлийн хүнсний ногоог сонгож аван эдгээрийг хорт хавдраас урдчлан сэргийлэх чадвараар нь байрлуулсан байдаг. За эдгээр хүнсний ногоонуудыг пирамид хэлбэрт оруулж пирамидын оргилд бол саримс орсон байдаг. Өөрөөр хэлбэл саримс хорт хавдраас урдсан сэргийлэх хамгийн өндөр чадвартай хүнсний ногоо болох нь бол тогтоогдсон. За энэ талаар би өөрийн фэйсбુક дээр саримсны хэрэглээний түүх
За саримсны судалгаа хүний эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар 5-6 цувруул постоор оруулсан байгаа. Та бүхэн үзэж сонирхож болно. За ийхүү өнөөдөр та бүхэнд саримсны гол хэрхэн авах, яагаад одоо авах шаардлагатай байдаг талаар бичлэг үзүүллээ. Дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Баярлалаа.